За би нэг хотор асуулт асууж байгаа. Хотгон хаанаа. За одоо жишээл за нийтлэг ингээ CS дээр К яхаа ингээ бүгд үзэж байгаа шүү дээ. Энэ яг яага К яхыг илүү үзээс чамааг үзэхгүй. Одоо жишээл Dota дээр Кадис ахыг хүн болоо үзсэн шүү дээ. Яагаад Кадис ахыг тэгж амир үзээд байна. За өмнө PUBG дээр жишээл City ах жишээл ингээ каст хийдэг ш. Тухайн үед ингээ маш их үздэг байсан шүү дээ. Тэр хүмүүсийг ингэж арай нэг нийтлэг үзээд байгаа шалтгаан нь бас юу байна гэж та нар насны онцлог юм болов. Арай ахмад тэгээд бас нэг тийм тайван те өмнөний наад цаадлыг ингээд яачдаг учраас тэгж үздэг байх гэж бодож нэг юу ч ярьсан итгэхээр хүн гэж боддог те нэг юу ч ярьсан итгэждэг нэг ах нарын төрлийн хүмүүс байгаад байгаа учраас те ах юу гэж хэлнэ яг ахын амны дагуу яг бүх юм явагдах учраас яг миний бодлоор К-ийг үздэг шалтгаан тайлбараач тийм тайван хийждэг те хаач юугээ хаана яхаа юу маш сайн мэддэг те бас тийм одоо нэг монгол хүмүүсийн нэг тийм хал өнцөг юм болоо да нэг ахмад хүнээ хүндэлдэг ч юм уу те за энэ хүнийг өстой ах л өстой яг жинхэнэ миний ах гэдэг яг тиймэрхүү ер нь марк бас байд юм болов гэж андарсан. Яг ингээ одоо тэнгууд хэсгээр би нөгөө тайлбарынгууд одоо бас хичнээн би бас 9-10 жил ингээ каст хийсэн гэсэн намайг бас жоохон тийм хазахад амархан хүн шиг харагддаг юм шиг байна те. Энэ гай залуухан юм чинь те нэг буруу юм хэлчихлөө чи тэгж хэлэхгүй штэ юм уу гэдэг. Тэнгүүд яг жоохон насаар өндөр болоод өглөнгүүд бас тэгж хэлэхтэй жоохон тиймэрхүү юм жоохон багасчт юм болов гэж. Хийгээд нөгөө тайлбарлагчид өөрөө нэг давуу тал нь болохоор консистент буюу байнгын хийгээд байгаа. Хоёр тал болохоор мейнстрим явах боломжтой. Яг тэгвэл нөгөө зурагтаарч явуулсан, ютуберч явуулсан, ямар чаналаар явуулсан, ямар ч насны хүн хүртэх боломжтой учраас олон үзээд байгаа байхгүй. Ямар нэг одоо жишээлбэл 18 нэмэх лимиттэй биш. Эсвэл нэг бүх л насны би одоо тэгээд бас Австралид нөгөө сурч байхдаа К-гээс хараад гайхчлаа 10 жилд хүүхдүүд хичээлийнхэн брейк өснө хичээл өснө Монгол тэр үед яг өглөө Монголын цагаар өглөө тэмцээнд оролцож байсан байж таарсан. Тэгээд К-гийн тоглолтыг тийч 10 жил хүүхдүүд хичээлийн дундад багш нь ч басахгүй яг л үзүүлж байгаа харагдсан тийм. Тэгэхээр нөгөө мейнстрим буюу нөгөө аль насны хүн хаанч үзүүлэхэд ерөнхийдөө боломжтой учраас олон хэлцтэй байна.